За өнөөдөр би та бүхэнд Монгол улсаас интернетээр мөнгө олох хамгийн амархан аргыг танилцуулна. Ерөнхийдөө бол миний итгэж байгаагаар энэ бол хамгийн амархан арга. За та Telegram-ын тухай нэг зүйлийг эхлээд мэдэх хэрэгтэй. Telegram бол ерөнхийдөө одоо байгаа бүхий л сошиал медиа платформуд дундаа ямар ч шаардлагагүйгээр, ямар ч тийм requirement-гүйгээр шууд channel нэгэл монетайзинг хийх боломжтой цорын ганц платформ миний мэдж байгаа. За тэгээд ерөнхийдөө та нар яаж энэ Telegram дээр мөнгө олох юм бэ гэхээр ердөөсөө нэг channel нэгэл channel сарын 1000 Telegram-ыг одож юм уу те эсвэл 2000 Telegram-ыг одож юм уу те ийм сарын төлбөртэй болох гэж байна. Тэгээд channel дотроо та нар юу тавьж болох вэ гэхээр крипто арилжааны сигналууд тавьж болно. Тэр сигналуудаа хаанаас авах юм бэ гэхээр миний сигнал тавигддаг channel-аас авч болно. За тэгэхээр энэ крипто арилжааны сигналуудын тухай ял мэдээлэл хүргэе. За ерөнхийдөө бол би хэмэл оюун ухааныг одоо Google-ийн гаргасан Gemini гэдэг хэмэл оюун ухааныг ашиглаад миний өмнөөс миний Binance аккаунтн дээр арилжаа хийж мөнгө олдог крипто арилжааны хэмэл оюун ухааныг хийсэн байгаа. За өнөөдөр энэ миний хийсэн хэмэл оюун ухаан миний Binance руу 3100 Америк доллараар OG гэдэг coin-ыг худалдаж аваад OG гэдэг coin-ыг өмнө нисгөр зараад ингээд хямдхан худалдаж аваад өмнө нисгөр зарж ирэхэд бол ашиг олсон байна. Хэр хэмжээний ашиг олсныг хэдүүлээ харъя. За өнөөдрийн тухайд бол 7.4 Америк доллар ашиг олсон байна. За тэгээд миний энэ арилжааны хэмэл оюун ухаан одоогийн байдлаар 82% win rate-тэй явж байгаа. Нэгэсэндээ хийсэн бүх арилжаануудынхаа 82% дээр нь мөнгө олсон, үлдсэн хувь дээр нь мөнгө алдсан байна гэсэн. Крипто арилжаанд 82% гэдэг бол хамгийн дээд зэргийн үзүүлэлт. Та нар өөрсдөө Gemini, ChatGPT-гээс 80% win rate-тэй байна гэдэг юу гэсэн үг юм бэ? Асуугаад үзээрэй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр миний энэ сигналуудыг та нар хэрвээ нэг сарын туршид дагсан бол дагсан бүх арилжааныхаа 82% дээр нь мөнгө олцсон байна гэсэн. Тэгэхээр одоогийн байдлаар олцсон ашигч нь алдсан мөнгнөөсөө бараг 2 дахин их байна гэсэн. За одоогийн тонорт яаж Telegram-ын channel нээдгийг тэгээд яаж channel сар болгоны төлбөртэй болгодгийг тэрийг нь зааж өгье. За Telegram дээр та нар channel нээхийн тулд энэ чинь 3 зураас байгаа. Энэ 3 зураас дээр дарна. За тэгэнгүүт энэ чинь new channel гэсэн нэг коноп харагдаж байна. New channel дээр дарна. За энэ чинь та нар channel-ийнхаа нэрийг өгнө. Ерөнхийдөө крипто сигнал, арилжааны сигналтай холбогдолтой channel учраас зохимжтой нэр өгөх хэрэгтэй. Одоо жишээ нь Big Daddy арилжаач юм. Big Daddy Binance арилжаа. Big Daddy Binance арилжаа. За Big Daddy том аавын Binance арилжаач юм тий. Яг тэр description дээр нь болохоор энэ channel дээр иргэдээ бол арилжааны сигналууд тавигдж байгаа. Энэ арилжааны сигналууд нь 82% win rate-тэй ч юм уу тий. Ингээд ирэхдээ хүмүүсийн итгэлийг олж авахаар гоё description тавих хэрэгтэй. За тэгэнгүүтээ create гэсэн кнопн дээр дарна. Тэгээд public channel, private channel гэсэн хоёр сонголтын private channel-ыг сонгоно, save дээрээ дарна. За энийг нь болохоор зүгээр skip хийчихье. За тэгээд дараа нэг яах юм бэ гэхээр энэ чинь manage гэсэн кноп байгаа. Manage дээр нь дарна. Manage дээр нь дарсныхаа дараагаар та нар invite link гэсэн кнопн дээр дарна. За invite link гэсэн кнопн дээр дарангуудаа энэ чинь create a new link гэсэн кноп гарч ийн. Энэ дээр дарна. За тэгээд хамгийн гол нь энэ require monthly fee гэсэн энийг нь асуу. Тэгээд чиний чаналыг чинь дагж байгаа хүмүүсээс чи сар болгон хэрэг хэмжээний мөнгө авах юм те тэрийг ийшээ оруулна. За энэ чи хэдүүлээ 1000 доллар болчих. 1000 Telegram-ийн од нь 13 Америк доллар юм байна. За миний бодлоор бол нэг 1000 одны төлбөртэй болох байх. Хэд өндөр үнэтэй байх юм бол хүмүүс орохгүй. Миний бодлоор нэг 1000 од бол хамгийн боломжийн тоо гэж бодож байна. За тэгээд энэ чи create гэсэн кнопор гэж create дээр нь дарна.
За тэгээд энэ чи Don гэсэн кино проект юм. Don дээр дарна. За тэгээд ингээд ирэхэд бол төлбөртэй чаналыг чинь линк нь энэ чи бэлэн болчихж байгаа. Тэгэхдээ та энэ primary link-ийг хүмүүс ашиглаад хэрэггүй. Энэ бол нөгөө primary link биш. Энэ төлбөртэй линкээ хүмүүст тараа. Ойлгосон. Primary link хүмүүст өгөхгүй. Төлбөртэй линк хүмүүст тараа. Тэгэхин тулд энэ төлбөртэй линк дээр дарна. Тэгэнгүүт энэ сарын 1000 одын төлбөртэй линк чинь ингээд гараад ирж байна. Энийг копи хийж аваад яах нь найзууд руугаа мессеж өвчин энэ чанал дээр би крипто арилж байна, сигналууд тавьж байна. Сарын 9-10 дэх Америк доллар тий. Эсвэл Facebook группүүд рүү ороод пост хийж болж байна. Хамгийн үр дүнтэй арга бол өдөөсөө YouTube-ийн бичлэг хийх. YouTube-ийн бичлэг. Тэгээд YouTube-ийн бичлэгний description хэсгээр нь хэрвээ та нар миний чанал руу орохыг хүсэх юм бол энэ линкээр ороорой гэж нөгөө сар болгоны 1000 одны төлбөртэй линкээ бичлэгийнхаа дор тавьчихна гэсэн. Эсвэл одоо Facebook пост-ийнхаа дор тавих юм тий. За ингэж ирэхэд бол та сар болгоны 1000 одны төлбөртэй чаналыг үүсгэж байгаа. Дараа нь юу болох вэ гэхээр ерөнхийдөө бол Telegram дээр хүмүүс чамд од төлсөний дараагаар 1 сарын дараа ерөнхийдөө тэр төлсөн од нь чаналаас чинь аккаунт руу орно. 1 сарын дараа. За тэгээд 1 сарын дараа хүмүүсийн төлсөн однууд нь чиний аккаунт руу орсны дараагаар ерөнхийдөө Telegram-аа бас нэг вебсайт гэдэг тийш ороод та нар өөртөө однуудаа Telegram-ын үндсэн койн болох Ton coin-оор сольдог байхгүй. За тэгээд Ton coin-оор сольсныхоо дараагаар Ton coin-ийнхоо цахим төрөвчнээс Binance-ийн аккаунт руу шилжүүлээд Binance-ийн аккаунтнаас ирэхэд бол тэр Ton coin-оо USDT рүү зараад Монгол дахь банкны гадаас руу төгрөгөөр авна гэсэн. За энэ бол хамгийн амархан. Энэ бол миний үтгэж байгаа хамгийн амархан интернетээр мөнгө олох арга. Нэгдүгээрт миний төлбөртэй чаналтай тавигдж байгаа эдгээр сигналууд бол 82% win rate-тэй байгаа. Одоогийн байдлаар хоёрдугаарт нь та нар ердөөсөө энэ сигналуудыг копи хийж аваад тавигдсан дайрууд нь копи хийж аваад өөрийнхөө Telegram channel руу ороод paste ойлгосон. Ердөөсөө copy paste. За. Тэгтээ мэдээж хүн Монголд амьдарч байгаа хүн болгоо одоо Telegram-ийн од яаж худалдаж авдгийг мэдэхгүй байгаа бах. Тэгэхээр чиний Telegram-ийн чинь төлбөртэй Telegram-ийн чинь channel руу орохыг хүссэн хүмүүст яаж од худалдаж авдгийг нь бас зааж өгөх шаардлагатай болчихжоо. За одоо би та нарт Telegram-ийн од яаж худалдаж авдгийг тайлбарлая. За Telegram-ийн од худалдаж авахын тулд нөгөө 3 зураас дээр дарна. За энэ чинь settings гэдэг харагч. Settings рүүгээ орно. За доош гүйлгэний чинь My Stars гэсэн кнопор авчин My Stars дээр дарна. За тэгэнгүүт энэ чинь Top Up Balance гэсэн хөхөнгийн кнопор авчин энэ дээр дарна. За хэрэг хэмжээний од худалдаж авах сонголтоо хэмжээнээс сонгоно. За хэрвээ би 1000 од худалдаж авах гэж байгаа бол энэ 1000 од дээр ингээд дарна. За тэгэнгүүт энэ чинь Payment Method гэсэн кнопор авчин энэ дээр дарна. За тэгээд энэ чинь картныхаа мэдээллийг оруулна. Монголын төгрөгийн виза карт ч үүж болно, долларын виза карт ч үүж болно. Хамаагүй виза картныхаа 12 оронтой тоог ийш оруулаад виза картныхаа дуус хон сарыг ийш оруулаад би виза картны чи ард талд нь 3 оронтой тоо байдیں۔ Тэр 3 оронтой тоог нь CVC гэдэг дээр нь оруулаад болоо. Тэгээд доон дээр нь дараал болоо. Ингээд ирэхэд бол та нар шууд виза картнаас Telegram-ыг худалдаад авчна гэсэн. Дараа нь яах юм бэ гэхээр та нар нөгөө төлбөртэй чаналынхаа линкийг нөгөө орохыг хүссэн хүмүүсөөрөө явуулна. Тэгээд тэр линкэн дээр чи ингэж хүмүүс дарахаар 1000 од төлөх үү гэсэн цонх гараад ирнэ. За тэгээд 1000 од төлөх гэж дараал чиний чанал руу ч 1000 од төлөд орчно гэсэн. За ийм амархан хэрвээ чиний чанал дотор чинь 10 хүн байх юм бол эн чинь сар болгон 100000 од гэсэн. Чиний чанал дотор чинь 100 хүн байх юм бол эн чинь сар болгон 100,000 од гэсэн. Тэгэхээр ирэхэд миний итгэж байгаагаар бол энэ хамгийн амархан мөнгө олох арга. Өөр арга байж магадгүй. Гэтэ миний мэдлэгийн хүрээнд бол энэ бол интернетээр мөнгө олох хамгийн амархан арга. Тэгээ ямар ч эрсдэл бол байхгүй. Одоо жишээ нь крипто airdrop руу орох юм бол тэр крипто airdrop чинь ирэхэд бол нэг өдөр алгуулчих эрсдэлтэй.
та нар өөрсдөө ингээд толгой мөдөд арьж явах юм бол маш их хэмжээний мөнгө алдах эрсдэлтэй. Тэгээд крипто тоглоом дээр тоглох юм бол тэр крипто веб 3 тоглоомнууд чинь их мөнгө олохгүй миний бодлоор бол нэг хүмүүс тиймэрхүү тоглоомнууд дээр өдрийн 1-2 Америк доллар олдог байх. Амьдралд мэдээж тэр мөнгө хүрдгсэн гэж бол байхгүй. Тэгэхээр хамгийн дэжгээр бол энэ баг миний бодлоор. За тэгээд яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор би бас өөрийнхөө төлбөртэй чаналынхаа линкийг оруулсан байгаа. Тэгэхээр та нар миний төлбөртэй чанал руу ороод миний төлбөртэй чанал дээр тавьж байгаа сигналуудыг копи хийгээд өөрийнхөө чанал дээр тавина гэсэн үг. Тэгээд яаж рекламдахыг бол яаж одоо төлбөртэй чаналаа рекламдах юм те. Тэрийг бол надаас 100% уулж болно. Одоо би танарт яаж бичлэг хийж гин, би бичлэгэн дээр юу ирж гин те. Миний хийж байгааг л та нар хийнэ гэсэн үг байхгүй. За тэгээд хэрвээ та нар миний төлбөртэй чанал руу орохыг хүсэх юм бол яг энэ үзэж байгаа бичлэгний чинь доор more гэдэг жижигхэн конот байгаа. More дээр нь ингээд арах юм бол бичлэгний description-с гараад ирж байна. За тэгээд энэ description-с бүр доош гүйлгэх юм бол энэ ч би нэг хоёр линк тавьсан байгаа. Эхний линк нь болохоор нөгөө миний төлбөртэй чаналын линк, хоёр дахь линк нь болохоор үн төлбөргүй community чаналын линк байгаа. Тэгээд та нар ерөөхдөө бол яаж Telegram дээр од худалдаж авдаг мэдж авал та. Тэгээд та нар миний төлбөртэй чанал руу ороод ер нь бол миний заас аргаар мөнгө олох гээд оролдож болно. Тэгээд хамгийн гол нь хизээж крипто арилжаан дээр хүмүүст ямар нэг амлалт битгий өгөөрэй. Одоо жишээ нь хэрвээ та нар миний сигналуудыг ингээд дагах юм бол миний энэ чанал руу мөнгө төлөөд орох юм бол арилжаа болгон дээр ялна 100% ч юм те. Тиймэрхүү амлалтыг хизээж битгий өгөөрэй. Ямар ч крипто арилжаан дээр үргэлж ялна гэсэн ойлголт байхгүй. Ямар ч крипто арилжаан дээр зарим тохиолдолд ялагддаг, зарим тохиолдолд мөнгө олдог. Хамгийн гол нь олж байгаа мөнгөнийх нь хэмжээ алж байгаа мөнгнөөсөө их байхад л тухайн крипто сигналуудыг чинь чанар нь бол дээд зэрэг юм байна гэсэн үг байхгүй. Маш энгийнээр ойлгох юм бол тэгэхээр хүмүүс тэжээж битгий ямар нэг тийм амлалт өгөөрэй. Хамгийн гол нь орхиж байгаа хүмүүстэй эхлээд хэрвээ чи миний сигналууд дагах юм бол зарим тохиолдолд мөнгө алдна, зарим тохиолдолд мөнгө олно. Тэрийг нь ойлгох шаардлагатай. Ер нь бол шодрог байсан тэр ямар ч юм дээр ерөөдөө шодрог байсан тэр байдгийг. За тэгээд дараачихаа бичлэгээр уулзъя. Peace.